Дархуул аймагт энэ өвчлөлтөд холбогдсон цар тахлын үед нийтдээ 45 тохиолдол бүртгэгдсэн. Энэ 45 тохиолдолоос өнөөдрийн байдлаар 41 хүн бүрэн идэж гэртээ харьсан байна. За 4 иргэнээс маргааш өглөө 3 иргэн идэж имлгээсээ гарч одоо 1 хүн эмчлэгдэж үлдэж байна. За тусгаарлалтанд байсан нийт 479 иргэн бүгд одоо тусгаарлалтын хугацаанд дуусч шинжилгээгээ өгöd гэртээ гарсан юм баяртай мэдээ байна. За Дархуул аймагт сүүлд 45 тохиолдлын сүүлийн тохиолдол буюу 45 дахь тохиолдол 12 сарын 4-ний өдөр бүртгэгдсэн. За энэ өдрөөс хойш бол 28 хоног нь өнөөдөр дуусч байна. Тэгэхээр энэ 28 хоногийн хугацаанд нийтдээ Дархуул аймгийн хэмжээнд 13661 иргэнээс PCR-ын болон төрөвчсөн онцлогын шинжилгээ авсан. За энэ шинжилгээнүүд бүгд сөрөг гарсан. За энэ халдвар хамгаалтын 28 хоногийн хугацаа маань дууссан учраас одоо Дархуул аймаг 50 бүс рүү шилжих энэ боломжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу хангаж байна гэсэн үг. За гэхдээ бид энд бас тайвширч анхаарлаа сулруулах боломж алга. Яагаад тэгэхээр Дархуул аймгийн иргэдийн хувьд хамгийн их одоо харьцаанд ордог, нийгмийн харьцаанд ордог хоёр аймаг хот бол Улаанбаатар, Сэлэнг. Сэлэнг аймгийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдал хിവэрэ үргэлжилж байгаа бол Улаанбаатар хотод өвчлөл өдөр тутам нэмэгдэж байгаатай холбогдуулж бид энэ 28 хоногоо дуусгасан ч гэсэн шинэ оны босгон дээр 2021 оны 1 сарын 2-3-ны өдөр хяналтын одоо шинжилгээ авахар төлөвлөж өнөөдөр онцгой комиссийн хурлаараа шийдвэрлэлээ. За энэ хяналтын шинжилгээ гэдэг маань өөрөө нийт одоо нийгмийн харилцаанд ордог нэр бүхий 12,000 иргэнээс PCR-ын одоо эцсийн шатны PCR-ын шинжилгээг 2 өдрийн хугацаанд зохион байгуулж авахар шийдвэрлэж байгаа. За энэ 12,000 иргэн болов сайн дурын үндсэн дээр оролцохгүй цаашгүй заавал одоо өөх ийм шинжилгээний ангиллаар шинжилгээнд хамрагдана. 12,000 иргэнийг 10 одоо шинжилгээ авах төвийн байран дээр 2 хоногийн хугацаанд бид нар тодорхой цагийн хуваартайгаар тухайн иргэнд мэдэгдсэн цаг хугацаанд нь шинжилгээг нь аавна. За нэг том шалгуур тавьж байгаа нь энэ одоо үйлчлэгээний байгууллагын болон иргэдтэй хамгийн их одоо харилцаанд ордог нэр бүхий 12,000 иргэн маань нэр нь одоо бүрэн гарцсан. Энэ иргэд шинжилгээнд хамрагдсны үндсэн дээр цаашдаа одоо байгууллагынхаа өөрийнхөө үйл ажиллагаа хэвийг үргэлжлүүлэх боломж нь нэгдэж байна гэсэн. Өөрөөр хэлбэл зах худлааны төвд ажилладаг хүн бол шинжилгээнд хамрагдсан гэдгээ баталсныхаа дараа одоо үйл ажиллагаагаа хэвийг үргэлжлүүлнэ гэсэн үг. За энэ 2-3-ны өдрийг бол бид нар бүх нийтийн амралтын өдөр болгож зарлаж байгаа. Энэ 10 амралтын өдрийн хугацаанд бол зөвхөн одоо иргэдийн анх шатны хэрэгцээг хангах, ус хангамж, за мөн одоо түлж түлээ, за хүнсний дэлгүүрүүд, эрүүл мэндийн байгууллага, эмийн сангууд бол хэмжээ үйл ажиллагаа явагдана. За такси үйлчилгээ болон нийтийн тээвэр хэвээ явагдана. За бусад бүх төрийн болон төрийн хувийн хвшлийн байгууллагууд бол худалдааны төвүүд бол 2 өдөр амрах нэ гэж ойлгож болно. Энэ амралтыг зарсны үндсэн дээр нийт одоо дархны ялангуяа энэ дархны төв дээр байгаа иргэдийн нийт өрхийн одоо 50%-ийг төлөөлж одоо шинжилгээнд хамруулж байгаа гэж ойлгож болно. Нэг өрхөөс нэг иргэн гэдэг зарчмаар бас оролцсон. Өөрөөр хэлбэл хоёр гэр бүлийн гишүүн нэг нь одоо саний нэр дурдсан 22 байгууллагт хоёулаа байгаа бол аль нэг нь одоо хамрагдахын зарчмаар оролцсон гэсэн үг. За ингээд 2-3-ны өдөр авсан шинжилгээний хариу бид нар 3-4-ний өдөр гаргаж дууссан. 4-5-ны өдөр гаргаж 3-4-ний өдөр гаргаж дууссан. За ингээд дууссныхаа дараа 5-ны өдөр бол бид нар аймгийн онцгой комиссийн хурлаа хийгээд шинжилгээнийхээ дөнгө үндэслээд дараагийн шийдвэрт орж явна. За бидний одоогийн тооцоолж байгаагаар бол хэрэг шинжилгээ маань үр дүн маань одоо нааштай сайн гарах юм бол бид нар Дархуул аймгийнхаа хэмжээнд цаашдаа хэвийн одоо амьдралын горимд шилжих хязгаарлалтанд байгаа 15 байгууллагынхаа үйл ажиллагааг үе шаттайгаар нээж хэвийн болгох ийм одоо төлөвлөгөөр ажиллаж байна. За ажиллаад.